Боловсролын зээлийн сангийн согон шалгаруулалтаас хууль бусаар хасагдсан гэх хүүхдүүдийн эцэг эхчүүд ерөнхий сайдад шаардлага өргүүлжээ. Зарим хүүхдүүдийн хувьд журмын шаардлагыг хангаж согон шалгаруулалтанд тэнцсэн хариу авсан ч хасагдсан нь шудраг бус явдлаа гэж эцэг эхчүүд нь эсэргүүцсэн байна. Харин боловсролын зээлийн сангийн зүгээс шалгаруулалт үнэн зөв явагдсан гэх тайлбарыг өгч байна. Боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтын журамд зааснаар дэлхийн топ 100 сургуульд багтсан сургууль байх. Нөхцөлгүй урилга ирсэн байх. Засгийн газраас баталсан тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийг сонгосон байх. Эцэг эх нь төрийн өндөр албан тушаал хаштаггүй байх зэрэг шаардлагыг тавьдаг. Гэвч шаардлагыг хангаагүй хүүхдүүдийг тэнцүүлж олон хүүхдийг хохироосон хэмээн зарим эцэг эхчүүд хуулийн байгууллагад хандхаа илэрхийлээд байна. Бид нар журмын шаардлага хангаагүй гэсэн нийтлэг үндслээр маш олон хүүхдүүд хасагдсан байгаа. За бид нар одоогийн юу гэж харж аваа гэхээр боловсролын энэ сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсэг гэж 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг боловсролын сайд батлан гаргасан. За энэ 13 хүн дотор хэл усгүй хүмүүс байна. Топ сургуулиудаас судалж чадаагүй хүмүүс байна. Ямар шаардлага тавигддаг. Мэдээж топ сургуулиуд бол мэдээж өөр ингэсэн онцлог давуу талуудтай байгаад энэ болгоныг гаргаж хараагүй байна, нюанстай ажиллаагүй байна гэж харж байгаа. Цахимаар материалаа өгсөний дараа мэдээж өөрийн нэвтрэх ирэхээр ороод харж байгаа те байнгын хянаж байгаа. Энэ дээр батлагдсан гэсэн. Сонгон шалгаруулалтын нийтэд зарлах хугацаа болоогүй байсан. За ингээ өдөр болгон орж хянаж агаад нэг л өдөр орж чад болохгүй байгаад маргааш өдөр нь журмын шаардлага хангаагүй гэсэн байдлаар өөрчлөгдсөн. За энэ бол зөвхөн манай хүүхдийн кейс биш байгаа байхгүй. Бүр тэр байдлаа хүүхдүүдэд баяр үргээ та тэнцлээ гэж мэйл илгээчээд уучлаарай манай халдаа гаргалаа гэд иймэрхүү кейс зөндөө олон байна. За манай хүүхд болохоор Торонтогийн сургуулийн компьютерийн шинжилгээ ухаан буюу тэргүүлэх мэргэжлэр тэнцсэн. За тэгэхэд 2-2 буюу тэргүүлэх мэргэжил бишээ гэж хасцсан байна. За бид нар юунд гомдолтой байна вэ гэхээр энэ Торонтогийн сургууль тэнцсэн хүүхдүүдээс 11 нь боловсролын зээлийн санд хамрагдсан байна. Гэхдээ энэ 11 хүүхдийг судлаад үзэхээр за өндөр цэцгэлэгтэй манай хүүхдээ авснаас өндөр цэцгэлэгтэй хүүхдүүд байна. Бүр тэрнээс бага. Одоо манай хүүхдүүд 40% тэтгэлэг авсан байхад 20% тэтгэлэгтэй огт тэтгэлэггүй хүүхэд яг компьютерийн шинжилгээ ухаан гэдэг мэргэжлэр тэнцсэн байгаа байхгүй ингээд тушаалыг харахаар. Би 30 жил би татвар төлсөн иргэн багхгүй юу. За тэгээ би боловсролын байгууллагад өөрөө ажилладаг. За тэгээ яагаад би боловсролын байгууллагын хууль журмыг ойлгохгүй байх ямар ч үндэслэл байхгүй. Би 8 хүнээс энэс мэдээлэл авсан. Тэгэхэд би одоо ингэж ерөөсөө би хохирмооргүй байна. Дэлхийн бусад бүх орнууд өөрийнхөө үнцэнтэй мэргэжилтнийг цөөхөн хідэн топ сургуульд бэлддэг. За тийм учраас одоо манай хүүхдийн энэ тэнцсэн сургууль ч гэсэн бүх улсын хүүхдүүд засгийн газрынхаа тэтгэлгээр явж байна. Тэгэхээр ийм боломжийг ард түмэнд олгохгүй байвал энэ сан байх ер нь ямар ч шаардлага байхгүй. Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга Сэлэг маань одоогоос 4 жилийн өмнө боловсролын зээлийн сангийн иргэн төлөлттэй холбоотойгоор нийгэмд шүгэл үлээж байсан нэг. Улмаар тус албан тушаал томилогдохдоо боловсролын зээлийн санг илт хот болгож хүнээс хамаарсан байдлыг бууруулан амлаж байсан ч шалгаруулалт бодлоонтой болсон гэх шүүмжлэл гараад байна. Эцэг эхчүүдийн гомдол мэдгэлийн дагуу боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга Сэлэг маань эцэг эхчүүдтэй уулзаж тайлбар мэдээлэл өгсөн. Ингэхдээ нийт 241 бакалавр, магистр, докторийн зээлийн хүсэлтийг хүлээн авсан. Сонгон шалгаруулалт хууль журмын дагуу үнэн шударга явагдсан гэлээ. Сонгон шалгаруулалтад ажлын хэсэг гуруула 13 гишүүд төрийн болон төрийн бус байгууллагын бүгд төлөөлөлт. Тэгэхээр эдгээр ажлын хэсгийн гишүүд материал дээр бүгд давхар чеклсэн байна. Ялангуяа бакалавр тэтгэлэг 2 дээр нэг хүний материалыг 2 ажлын хэсэг нь чиглэсэн системээс 30% хуваарлагдсан нь надад буюу ажлын хэсгийн ахлагчид хуваарлагдаж ирсэн. Тэгэхээр зарим нь 30%, 3 дахь удаага, зарим нь 2 дахь удаага чиглэгцээ. За 2 дахьт нь холбогдох шалгууруудыг ажлын хэсгийн гишүүд тухайлан яг ярилцсан шийдвэрлсэн байгаа. Саяны таны хэлж байгаачлан өндөр албан тушаалтан ард түмэн яг энэ сонгон шалгаруулалтад оролцсон өндөр албан тушаалтны хүүхдүүд бид холбогдох заалтаар хасцсан байгаа. Яагаад гэвэл шалгуурал хангаагүй юм чи. Ийм л адилхан л иргэдэд саяны системд бүртгүүлсэн кодоор нь мэйлийг за орон тооны бус зөвлөлд өргөдөл гаргасан иргэдэд бол систем сонгон шалгаруулалтын мэйлийг хүргэсэн. За үүнээс гадна зээлийн сан сонгон шалгаруулалтаараа саяны хэлсэнчлэн системд мэдээлэл үүрэгтэй тэр тухайга мэдгдсэн. Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа шалгаруулалтыг илт хот шудраг болгох асуудал сүүлийн хэдэн жил яригдж байгаа ч хардалт маргаан тасрахгүй байна. Одоогийн байдлаар боловсролын зээлийн сангаас зээл авч суралцсан, зээл төлөх үүрэг хүлээсэн 14,000 гаруй хүн байна. Үүний 1200 гадаадд суралцжээ.
Нийтдээ 300 орчим тэрбум төгрөгөөр төр санхүүжүүлснээс 204 тэрбум төгрөг нь гадаадад суралцсан хүмүүсийн сургалтын төлбөрийг санхүүжүүлэхэд зориулагдсан байдаг юм байна.